Нами рагла доо рагла. Ушмтайгаа рагла. Авч. Дог. Авч. Би билээ шүү дээ. Гурван найз яасан байх нь уран сайхны кино Улаанбаатар хотын бүх кино театруудаар болон Дархан хотын Соёмб кино театрт гарч байна. Октард огт бүсгүйчүүдтэй Мейкогийн бараанда 15% хямдрал, мөн салууны үйлчлэгээнд 30% хямдралаар бэлэг барьж байна. Октард электрон спортын улсын аврах шалралт тэмцээн Дүү чемпионшип Дархан 2015. Анхны алдарт брэнд Next. Зуны шин загварууд ирлээ. Вита цэвэр цэнгэг. Хөтөлбөрөөр үргэлжлүүлээ үзэгчтэй. Азийн залуучуудын чуулга өнөөдөр төрийн ордонд эхэлсэн энэ чуулган жилийн чуулганы гол зорилго нь Азийн орнуудын залуучуудын доктортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход чиглэж байгаа юм. Монгол Улсын засгийн газар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам Азийн залуучуудын зөвлөл Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн 8 дугаар ерөнхий ассамбле Нэг Аз 2015 чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд 23 орны 600 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм а. Ер нь залуусаас, залуу хүмүүсээс, залуу үеийн төлөөллөөс сайн санаа бий болж гарч ирдэг. Эндээс сайн санаа гарч ирээсэй гэж бодож байгаа. Энэ хурлын үеэр яригдсан, хэлэлцэгдсэн асуудлуудыг дараа нь би хувьдаа авч үзье гэж бодож. Манай залуучууд юу гэж боддог? За энэ чуулганы бас гол зорилго бол өнөөдөр одоо улс их орноо сурчлах, олон улсын түвшинд бас энэ Монгол улсын нэр хүнд дэвсгэх. За дээр нь одоо Монголын залуучуудын одоо оролцоог нэмэгдүүлэх энэ одоо зорилтыг бол тавьсан. Энэ жилийн чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын доктортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход чиглэгдэж байна. Энэ хүрээнд залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гендер, боловсрол гэсэн салбар хуралдаанууд зохион байгуулагдах юм а. Мянган хөгжлийн зорилт тусаад энэ 2015 оноос хойш дэлхийн хөгжлийн зорилт гэдэг доктортой хөгжлийн зорилт энэнд яг Азийн залуучуудын дуу хоолойг нэгтгэх тэдний гарсан санал зөвлөмжийн доктортой хөгжлийн зорилт тусгах дэлхийн бүхий л улс орнуудын энэ хөгжлийн зорилтод энэ Азийн залуучуудын санаа бодлыг тусгах гэсэн хамгийн том зорилготой. Тэгэд энэнийхээ хүрээнд яг ерөнхийдөө өнөөдөр тавьж байгаа ихтгэлүүд маань бүгд доктортой хөгжлийн зорилт болон залуучуудын хөгжлийн бодлогын талаар явж байгаа. Нэр салбар хуралдаанаа хийж байгаа. Салбар хуралдаанд 5 ангилсан тэр нүүбийн доктортой хөгжлийн зорилтууд нийцүүлээд боловсролын чиглэлээр, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр, эрүүл мэнд одоо гендерийн чиглэлээр за мөн залуучуудын оролцоо, залуучуудын бодлого гэсэн 5 салбар хуралдаан болж байгаа. Тэгэхээр энэ салбар хуралдаануудаас гарсан хилцүүлэг залуучуудын дуу хоолой, Азийн залуучуудын дуу хоолой, Азийн залуучуудын дуу уриалгыг бид нэгтгэхэд Улаанбаатарын тунхаглалт баримтч гаргаад нэмрээ боллоо. Аливаа улс оронд залуучууд бол ирээдүйн томоохон нөөц баялаг бүтээгчдэд тооцогддог. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгмийн эдийн засгийн шинжилэл, өөрчлөлтийг авчирдаг гол хөдөлгөгч хүч юм а. За ардчилсан намын шинжилгээ хөдөлгөөн өнөөдөр 10 дугаар зөвлөгөөнөө хийлээ. За энэ хүү зөвлөгөөнөөр намын дотоод ардчлалыг бэхжүүлэх, намын дүрмээ гишүүд бүр дагаж мөрддөг байх, дотоод шинжилэл хийх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. Шинжилгээний хөдөлгөөний анх дугаар зөвлөгөөнд 9 дүүрэг 21 аймгийн 100 гаруй төлөөлөгчид оролцож, намын дотоод үйл ажиллагаатай холбоотой бүхэл асуудлаар өөрсдийн байр суурь илэрхийллээ. Ардчилсан намда дүрмэн болон хариуцлагын боловсон хүчний шинжилэл хийх шаардлагатай гэдэг асуудал зөвлөгөөний гол сэдэв байлаа. Мөн намын дотоод ардчлалыг бэхжүүлэх шаардлага өнөөдөр зүй ёсоор тавигдж байгааг намын жирийн гишүүдийн төлөөлөл хэлж байна. Ардчилсан намын залуучууд нэгдэж ардчилсан намын шинжилгээний хөдөлгөөнийг байгуулж байна. Энэ хөдөлгөөнд маань нийтдээ 100 орчим залуучууд одоо нэгдсэн байгаа. Маш олон аймаг дүүргийн намын хорооны залуучууд бас нэгдэн урсан. Бид өнөөдрийнхээ энэ зөвлөгөөнөөр ардчилсан намын нэг гишүүдтэй хандаж